Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын гишүүн Ж Чимбөрөн, Ж Алдарж Авхлан, А Ариун Заяа энэ Бат Сүмбэрл нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтөд холбогдуулан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсгийг баримтлан байнгын хорооноос боловсруулсан засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүдээс асуулт зарчмын зөрүүтэй санал гараагүй тул улсын хурлын гишүүн эс Эрдэнэтаас Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж хуулийн төсөл баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За ган хөлөг гишүүнд баярлалаа. За ажлын хэсэг түрүүний ажлын хэсэг хэвээрээ.